За сайн бацхан бүгдээрээ өнөөдөр DaVinci Resolve-ийн 2 дахь хичээл нь орж байна. Энэ хичээлүүд ингээ үргэлжлээд явахын тулд хэрвээ subscribe дараагүй байгаа бол subscribe дараарай. Тэгээд like болон comment хэсгээр асуух асуултаа бичээрэй. За тэгээ хичээл эхлэе. За тэгээ өмнөх хичээл дээр хэлснээр одоо би нэг өмнөх хичээл дээр энэ видеог оруулаад ирсэн байгаа тийм импорт хийж оруулж ирсэн. Тэгээ тэр нь болохоор энэ нэг media pool гэсэн хэсэг дээр харагдж байгаа. Тэгээ master гэсэн хэсэгт нь харагдж байгаа тийм. За нэг юм байгаа. Тэгээд энэ effects гэдэг энэ effects гэдэг юмд нь болохоор энэ цонх дээр гараад ирсэн байгаа. Хэрвээ media pool-ээ ингээ хаачих юм бол effect-үүд нь тэр чигээр энэ томоор гараад ирнэ. Тэгээ би ихэвчлэн ингээд media pool-ыг нь байж чаддаг. Тэгтээ за тэгээд энэ бол хэрэглэнээс хамаарна. За тэгээ одоохондоо бол миний одоо нөгөө би OBS дээр нөгөө давхар шууд бичлэгтэйгээ хамтдаа видеого авч байгаа болохоор би дараа нь одоо жишээлбэл өөрийнхөө одоо авч байгаа зураглалаа болохоор салгаж болохгүй. Хүмүүс олвол их өвчлэн өөрийнхөө видеог тусдаа аваад тэгээд дэлгэцнийхэн бичлэгийг тусдаа аваад тэгээд дараа нь нийлүүлдэг байгаа. Тэгэх юм бол арай илүү их цаг ордог дараа нь тий нөгөө эдитлэн хийхэд арай их цаг ордог. Тэгтээ нөгөө ингээд тааруулаад энэ тэнд нь тааруулаад жижиг томмыг нь болохоор дараа нь тааруулахад амар байдаг. Би болохоор одоохондоо жоохон цагаа хэмнэх үүднээс болохоор би шууд OBS дээр зэрэг авч байгаа. Тийм болохоор би дараа нь одоо зураг мургаа жигсгэж томсгож эсвэл энэ тэнд байрлуулах боломж авахгүй. Тийм байдаг байгаа. За тэгээд би болохоор одоо видеого энэ media pool-ийн дэргэд ингээд тавьчихсан байна. Media pool-ийн дэргэд. Тэгээд одоо ингээд энэ импортлж оруулж ирсэн видеого дараа тавьчих заяа. Тэгээд жоохон томсгоч. Тэгээ одоохондоо энэ нь болохоор хэрэггүй байгаа учраас за би одоо арай жоохон хэлбэрчлэх үүднээс болохоор сүүлийн энэ нэг хэсгүүдийг бүгдийг устгажээ. Яг тэгэхээр хэтэрхий урт видеон дээр одоо бүгдээр ажиллаж тэгж толгоогоо эргүүлэх шаардлага байхгүй. Ингээд явтаа. Тэгээ энэ дэлгэцэн ингээ хар болчихж байгаа. Энэ нь болохоор ямар нэгэн видеон дээр нөгөө улаан гүдэг юм ажрааг болохоор тэгж байгаа. Тэгээ энэ дээр ингээд ачингууд видео нь ингээ шууд дэлгэцэн дээр гараад ирж байна. За одоо яг эдиторуудад тайлбарлаж байгаа юм хичээл жоохон хэцүү юм байна. Яг тэгэхээр яг одоо тий нөгөө байж байгаа юм дээр нэмэх нь анх удаага ингэ зааж байгаа болохоор за одоо ерөнхийдөө ингээд юун дээр видеон дээр одоо энэ дэлгэцэн дээр очиод дээшээ доошоогоо гүйцэд ингээд одоо юун дотор нь энэ цонхон дотор нь харагдахгүй байгаа бол 2 хуруугаараа тэгтээ та нарын компьютераас хамаарна ингээд нааш тааш нь гүйлгэж болдог байгаа. Гүйлгээд ингээд дээдэл доотлыг нь гүйцэд ингээд харж болно. Тэ ямархуу хэсгүүд нь ингээд видеон дээр гарч ийн гэдээ ингээд харж болно. Тэгээ шаардлагатай гэх юм бол одоо би энэ видеон дээр бол ингээд өөрийнхөө компьютерийн дээдлийн мэдээллүүдийг болохоор ингээд гаргачихсан байгаа. Тэгээ нэг нуухан байхгүй болохоор ерөнхийдөө гаргачихсан. Гэхдээ заавал энийг гаргах шаардлага байхгүй. Тийм тохиолдолд одоо би жишээлбэл crop хийж болно те. Crop хиймээр байна. Тэгэх юм бол яах вэ гэх мэтлэн. За тэрийг нь болохоор тэр юуг нь одоо тохируулгаадыг нь болохоор хаана болдог гэхлээр ингээд видеон дээр очиод дарчна. Тэгээд инспектор дээр очиод дарчих юм бол энэ инспектор нь гараад ирдэг. Миний болохоор өмнө анханасаа гарчихсан байсан. Тэгтээ хэрвээ энэ гараагүй байж байгаа бол энэ инспектор донд байдаг гэсэн үг. Тэгэнгүүт нь одоо би энэ дээр одоо код бичгийг зааж байгаа шүү дээ. Тэгээ зарим тохиолдолд болохоор энэ бичсэн код нь болохоор хэтэрхий жижигхэн байж болно. Би хамаагүй хастангуу том ингээд бичээг байж болно те. Тэр нь хэтэрхий жижигхэн байх юм бол би ингээд томсгож харуулмаар байгаа. Тэгэх юм бол энэ трансформ дээр зүүн байгаа. Зүүмийг нь аваад ингээд томруулчихна. Одоо энэ дээр болохоор яг нэг газар руу ингээд зүүм хийчихсэн байгаа. Тэнгүүт би одоо дээшээгээ зүүн тийшээгээ болон дээр явах гэж байгаа учраас X гэдэг нь болохоор энэ те. Энэ одоо хөдөлгөөнийг заана гэсэн үг. Хөндлөө шүү. Y гэдэг нь болохоор өндрөө шүү. Өөрчлөн гэсэн үг. Тэгэхээр энэ нэг юм дээр нь очиод
ингээд одоо нэг очингууд дээр нь ингээ очингууд нэг юм хоёр сум гараад ирж байгаа. Тэгэнгүүт би тэрэн дээр ингээд ингэж баруун тийш нь болгоно. Хорогоороо зүгээр л маусын дээр дарангуудаа баруун тийш нь болгонгууд энэ одоо ийм болцсон байгаа тохиолдолд энэ нь ингэж том одоо зүүн тийш баруун тийшээ явуулж болдог байгаа. Тэгээд ингийн болол хасгаруугаа ороод ирэхээр дээшээ явж байгаа гэсэн үг. Тэгээд би хоёр хурууныхын тусламжтайгаар одоо маусныхын тусламжтайгаар дээшээ доошоо явуулж болно. Тэрийг нь болохоор энэ юмн дээр очиод хөндлөөшөө баруун тийшээ юм уу зүүн тийшээ ингэж болгодог байгаа. За тэгээд би энэ нөгөө кодныхын хэсгийг нь одоо томруулж байгаа учраас одоо хөндлөөшөө болохоор баруун тийшээ явах хэрэгтэй. Тэгээд би баруун тийшээ ингэж явуулаад тэгээд яа гэхлээр ерөнхийдөө одоо видеон дээр энэ миний код гэсэн хэсэг нь айгу том харагдана тий. Одоо код бичиж байгаа хэсэг нь том харагдана. Тэгээд үзэгчдэд болохоор хангалттай том харагдах байгаа. Энийг нь болохоор зүүм ашигласан. Тэгээд дээрэс нь position x болон y гэсэн байрлалыг ашигласан байгаа. Тэгээ мэдээж энэ нэг одоо энийг баруун тийшээ зүүн тийшээ явах юм бол ингэж эргүүлж болно те зарим тохиолдолд эргүүлэх шаардлага гарч магадгүй. Тэгээ ингэж эргүүлж болно. Тэгээд anchor гэдэг нь яа гэм бол anchor гэдгийг за anchor-ыг нь болохоор би ерөөсөө хэрэгжилж үзег байгаа. Энэ нэг за тэгээд одоо энэ хийсэн юмнуудаа болохоор яаж буцаамаар одоо би шинээр хиймээр ч юм уу эсвэл буцаамаар байж та анх бичлэг хийсэн шиг тийм болгомоор байна. Тэнгүүт энэ нөгөө нэрнүүд дээр нь очиод zoom юм уу position юм уу гэсэн юм нэрнүүд дээр нь очиод хоёр товшчдаг байгаа. Тэнгүүт буцаад нөгөө анх байсан тохиолдлууд дээрээ эргэж очдог. Ингээд очичин zoom нь болохоор нэг дээр болчлаа тий хоёр талдаа аль алин дээр нь нэг дээр очихлоо. Тэгээ position болохоор тэгээ хоёр тарчин тэгэнгүүт big tick дээр очиод зогсож гэсэн үг. Тэгээ энэ rotate angle гэдэг дээр нь бас очиод тех дээр юу хоёр тавшчин. Anchor point дээр бас хоёр тавшчээ. Тэгээд дараа нь болохоор crop хийж болдог те. Хэрвээ би одоо ингээд одоо энэ би өөрийнхөө энэ онсар цаг маг гэсэн энэ юмнуудыг харуулахгүй бай гэх юм бол би эндээс crop left гэхээр зүүн талаас нь crop хийн. Тэгээ crop right нь баруун талаасаа crop дээрээсээ доороосоо гэх мэтлэн энэ crop-ыг хийх боломжтой. Одоо би жишээлбэл left-ээс crop хийх шаардлага байхгүй энэ тохиолдолд би top-оос баг зэргийн crop юмэр тэ тэгэх юм бол баг зэргийн ингээд дараад тэгээ хэр хурдтай гүйжээг нь харж болно. Хаана хэсэгт нь тэ ингээд crop хийгээд видеого хасчих нэг хэсгийг нь ингээд хасчих болно. Тэгээд одоо энэ хэрэгжилж болохгүй нэг юм хэсгүүд байгаа. Энэ хэрэгжилж болохгүй хэсгүүд нь болохоор одоо энэ dynamic zoom жишээлбэл заримдаа зөвхөн төлбөртэй үйлчилгээ нь болохоор заримдаа хэрэгжилж болдоггүй ингээд тавьсан байдаг. За тэгээ cropping-ийг нь болохоор ингээд хаачаа. Тэгээд хурдыг өөрчилдөг болдог байгаа. Хурдыг бол би дараагийн хичээл дээр үзүүлнэ. Stabilization гэж байна. За энийг нь болохоор би хэрэглээг байгаа. Perspective, lens correction. За lens correction гэдэг нь you have reached limitation гэж. Distortion гэж байна те. Энэ нь болохоор ингэж distortion гэдэг юм байна те. Тэгээ энийг нь болохоор зөвхөн нөгөө төлбөртэй юунд нь хийж болтгийм байна. Яг тэгэхээр энэ нөгөө юунд гараад ирлээ. DaVinci Resolve Studio гэдэг энэ юмд гараад ирлээ. Тэгэнгүүт энийг нь болохоор төлбөртэй одоо үйлчилгээнд хэрэгжилж болдог гэсэн үг. Гэхдээ ерөнхий суур нөгөө нэг видео эдитинг хийж байгаа тохиолдолд энэ нь бол нэг тийм шаардлагатай биш. Нэг хачд болно. Real time scaling гэдэг. За тэгээ super AI. Тэгээ ерөнхийдөө хэмэл оюуханыхон үйлчилгээг нь болохоор бас төлбөртэй хэсэгт нь хийдэг байгаа. Тэгээд би болохоор DaVinci Resolve ерөөсөө төлбөр төлөг байгаа. Надад суур ерөнхийдөө катных нь юмнууд нь хангалттай.
Тийм болохоор DaVinci Resolve-ыг би үнгүй хэлбэрийг нь хэрэглэж байгаа. Одоо бүгдээр ингээд энэ одоо цогон дээр видео эдитинг хийж байгаа шүү дээ. Энэ видеон дээр тэгээд одоо жишээлбэл MacBook-ийн юун дээр болохоор 2 хуруугаар ингээд томсгож болно. Тэгтээ тэр томсгосон одоо зүүмэлсэн юм нь болохоор нөгөө видеоныхын зүүм нь биш, харин би өөрөө хийж байгаа одоо энэ цонхон дээр зүүмэлж одоо ингэж томсгож байгаа. Тэрнээс биш одоо ингэж томсгож байгаа, тэрнээс биш одоо жинхэнэ зүүм нь бол биш. Би зөвхөн энэ нөгөө видеон дээр харагдж байгаа энэ тэр юм нарийн харахын тулд зүүмэлж хийж байгаа гэдгийг тусдаа ойлгох хэрэгтэй. Заримдаа жоохон толгой энэ юм дотор орчоод жишээ нь байгаа бол талгаа эргээд байдаг. За тэгэхээр одоо энэ нэг хийсэн зүүмэлсэн тэгээд байрлал өөрчилсөн гэх мэтлээ энэ юмыг нь болохоор бас нэг энэ юм дээр хийж болдог байгаа. Энэ нэг цоон дээр аваачаад дарчин тэгэнгүүт товцож байгааз тий. Тод олчж байгааз тэгээд энэ тойроод энэ цагаан хүрээ гараад ирлээ. Тэгээд энэ голд нь нэг юм юм байна. Энэ нь болохоор одоо жишээлбэл энэ бас инспектор дээр хийж байгаа зарим юмыг хийж болдог. Энэ дээр нь очиод ингэчингүүд энэ rotation баруун талдаа энэ өөрчлөгдөж байгааз тэгээд ингэж одоо эргүүлж балдаг байгаа. Тэгэнгүүтээ одоо байрлалыг нь болохоор ингээд энэ дээр нь очиод маусаараа очиод ингээд өөрчлөнгүүд бас байрлал нь ингээд өөрчлөгдөж байгаа. Тэ та нар харж X болон Y чиглэл ингээ өөрчлөгдөж байгаа. Тэгээ хэрвээ арай жоохон хялбар заавал энэ дээр очиод ингээ гүйлгээд авахгүйгээр хялбар ингээд байрлалыг нь шууд өөрчлөх гэх юм бол энэ доотлын нэг юм дээр аваачаад тодчин тэгэнгүүтээ ингээ байрлалыг нь өөрчлөөд тэгээ энэ дээр би одоо жишээлбэл зүүм хиймээр байх юм бол зүүм хийх юм бол арай хурдан ч юм уу те зүүм хийгээд ингээ томсгоод видеон дээр гаргаад ирнэ. Тэгээд энийг нь буцаад итгэхгүй болох та зүгээр энэ дээр мэдээж таарчихна. Тэгэнгүүт бидний видео ингээд айгуу том болчихсон байгаа. За тэгэхээр тэгээд энэ дээр болохоор ингэж юм хэлдэг байдаг байгаа. Тэгээ энэ дээр бас мэдээж crop хийж болно. Шууд crop хийх боломжтой. Одоо заавал нөгөө юуны тэр баруун талын инспектор дээр аваачиж crop хийхгүйгээр энэ дээр шууд crop хийж болно тий. Тэнгүүд видеон дээр ч н одоо YouTube-ийн видеон дээр YouTube-ийн ч юм уу те ямар ч видео байж болно. Энэ дээр нэг хар юм гараад гарч харагдана. Энэ нь бол гарч харагддаг байгаа. Тэгэхээр хэрвээ одоо байрлалыг нь өөрчлөе гэдэг юм бол энийг ингээд тааруулчих болно. Тэгээд тэр харсгийг нь тараад яагаад гэвэл бас нэг тийм амар гоё мэрэгжлийн бол харагдахгүй тэр хүрээлсэн хар юм нь болохоор энэ тэндээс янз бүрийн хэмжээтэй хар юмнууд нь. Тэгээд dynamic zoom гэж энэ бас энэ дээр нь dynamic zoom хэрэглэх боломжтой юм байна. Энийг нь яаж хэрэглэх юм бол? За энэ нэг zoom-ыг нь бол нэг амар хэрэглэж үзэг байгаа. Ингээм байна тийм үү? Энэ нь болохоор юу яадаг юм бэ штэ. Би энийг нь болохоор хэрэгжилж үзээгүй байсан. Тэгсэн чинь одоо яг энэ юмнууд нь аваачсан газрыг нь ингээд зөмөлж болт юм байна. За тэгтээ энэ нь бол нэг амар шаардлагатай биш. Та нар өөрсдөө юу яаж болно те оролдож үзэж болно. Тэрнээс биш нэг амар чухал биш. Хэрвээ зөмлөе гэдэг юм бол энэ баруун талынхаа зөмийг хэрэглэхэд тэгээ байрлалыг нь хэрэглэхэд бол хангалттай. За тэгээ бусдад нь болохоор нэг амар тийм чухал юмнууд биш байна. Тэгтээ яг хөө мэдээж одоо юм мэддэг байх тусмал хэрэглэхэд амархан болох байх л та. Жохон цаг оруулах юм бол ер нь дажгүй видео эдитинг хийгээд оруулчих болно. Миний одоо өгч байгаа зөвлөгөөгөөр тэгээ энэ дээр нь очиод би эргүүлээд буцаад тавьчих. Тэгээ энэ яац юм.
Нөгөө dynamic zoom дээр тавьсан болохоор юу яасан шүү дээ. Тий. Энэ dynamic zoom нь болохоор юу яасан энэ нөгөө ингээд dynamic zoom нь болохоор ингээд байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр энийг нээд бадаг байна. Яг энэ хэрэглээс сурчих юм бол амар л юм шиг байна. За яг тэр хэсэг нь видеоныхын тэр хэсэг нь гэл тэгэл За буцаага тавьчлаа. Би бас юм нэмж оролдоод байна л да. За тэгээ opacity гэдэг нь болохоор энэ хэр их нэвтрэлттэй харагдж байгааг нь харуулна. Тэгээ гэхдээ энийг нь болохоор дараа юу вэ? За тэгээ ерөнхийдөө бүгдээрээ энэ өнөөдөр болохоор энэ inspector дээр видеон дээр ажиллах хэсгийг нь үзлээ. Тэгээд inspector дээр аудиттай ажиллахыг нь одоо ерөнхийдөө багнахан харъя. Тэгээд хэрвээ би одоо ингээд нэг одоо катлсан хэсэг дээр нь очиод дарангуй зөвхөн энэ катлсан хэсэг нь болохоор очиод select хийгдэж байна тий. Тэгэхээр би ерөнхийдөө ингээд хийгдчих юм бол энд ямар нэгэн өөрчлөлт хийлээ гэж бодоход зөвхөн энэ хэсэгтээ одоо аудионыхон жишээлбэл хэсэгтээ өөрчлөгдөн. Би энэ дээр жишээлбэл дуугийн чангалт солж болно. Би заримдаа болохоор айгуу сул яриад байдаг. Тэгэхээр дуугаа хэрвээ баг зэргийн чангасгах шаардлагатай болж магадгүй. Бид нар заримдаа ингээд юу яадаг штэ. Ингээд видеоноос видеоны хооронд солонгууд зарим видеонууд болохоор хэтэрхий чангадаг, тэгээ суллах шаардлагатай байдаг. Зарим видеонууд болохоор хэтэрхий сул байдаг, тэгээ чангалах шаардлагатай байдаг. Тэр нь ерөнхийдөө яадаг гэхээр энэ мэдээж микрофоны тааруулга байгаа. Тэгээ дээрэс нь энэ видео эдитэн дээр баг зэргийн султсан байж магадгүй, чангалсан байж магадгүй. Тэгээд гэх мэтлэн байдаг. Тэгээ заримдаа болохоор би одоо жишээлбэл ийм суурин микрофонтой байгаа учраас ингээ холдох юм бол миний дуу сулрна. Тэгээ ойртох юм бол миний дуу чангарах байгаа. Тэгээд нийтдээ ерөнхийдөө би чангалъя гэж бодох юм бол бүх аудио хэсгээ би одоо ингэж тооцох хэрэгтэй. Тэгээд ерөнхийдөө би жоохон сул ярих гэдэг учраас арай жоохон нэг чанга биш ярих гэдэг учраас энийг баг зэргийн чангалж болно. Хэтэрхийг чангалж болохгүй гэх юм бол нөгөө дунд зэргийн тавьсан байгаа, дуун дээр тавьсан байгаа хүмүүсийн гинтхэн видео солонгууд гинтхэн чанга ингээ гарч ирээд тэгэх учраас баг зэргийн чангалж хэрэгтэй. Гэхдээ ерөнхийдөө бол энийг зөв тааруулсан байхад аудиогоо микрофоноор тааруулсан байхад энэ бол дундаж хэмжээгээр л сонсогдно. Ерөнхийдөө бол тэгээд бас нэг юм нэмж хэлэхэд бол одоо видеон дээр би одоо нийт crop хиймээр байна тий түрүүн crop хийсэн шиг crop хиймээр байна. Тэгээд зөвхөн энэ видеон дээр очиод ингээд select хийчих юм бол эн чинь зөвхөн энэ хэсэг дээр crop хийх чинь тэгээ бусад хэсэг дээр crop хийхдэггүй. Тийм учраас бүх видеогоо ингэж байрж агаад тэгээд нөгөө жигт crop хийх хэрэгтэй. Тэгээд зөвхөн тэр хэсэгтээ crop гэхгүй байгаа учраас мэтчлэн ингээд өөрчлөлтүүдээ нийтэд нь хийх тэгээд нэг газар хийх юмнууд нь болохоор ингээ өөр байгаа. Тэгээ мэдээж нэг богино хэсэг дээр ямар нэгэн өөрчлөлт хийгээд тэгээ буцаагаад ингээд хэвийн хэмжээнд нь очдог тэр юуг нь болохоор key ямар юм гэдэг лээ. Тэрийг дараагийн хичээл дээр үзнэ. Keyframe гэдэг тэгээд нэрийг нь баран мартах гэж байна. Keyframing гэдэг. Keyframing болохоор дараагийн хичээл дээр үзнэ. За тэгээ өнөөдөр болохоор энэ инспектор дээр байдаг аудио болон ялангуяа видео хэсгийг нь үзлээ. Өөрчлөх хэсгүүдийг нь үзлээ тий. Тэрэн дээр нь болохоор байрлал, зүүм, тэгээ rotation, эргүүлэх, тэгээ cropping гэх мэтлэн чухал юмнуудыг үзлээ. Тэгээд дараагийн хичээл дээр болохоор бүгдээрээ одоо ямар нэг видеоноос нөгөө видео руу өөрчлөгдөхөд хэрэглэгддэг эффект, видео transition, видео өөрчлөгдөх тийм эффект үзнэ. Тэгээд дээрэс нь яаж видеон дээр текст оруулах вэ гэдгийг нь үзнэ. За тэгээд дараагийн хичээл дээр уулзтлаа. Түр баярлалаа.